Бид өнөөдөр уурын тухай үзнэ. Уураас амар амгалан руу. We'll take a look at anger to peace. Библиэлд уурны тухай юу хэлсэн бэ гэвэл хэрвээ зүрхэндээ хүнийг уураар үзэн ядвал тэр хүнийг Бурхны өмнө алдсантай тооцдог. Тэгээд Библи уурын тухай юу хэлсэн байдаг вэ? Эфес 4:26 дээр уурлавч нүгэл бүү үйлд уур хилэн дээр чинь нар бүүж арга. Энэ уурлавч гэдэг нь уур чинь хүрнэ. Гэхдээ уурнаасаа болж ямар нэгэн өөрийн чинь нүгэл хийлүүлэх үйлдэл битгий хийгэрэй гэж байгаа тийм үү? Тэгээд уураа нар бууж аргана гэдэг нь уурлахаа түргэн зогсоо гэсэн үг. Тийм үү? Удаан уурлаад явж болохгүй гэдгийг хэлж байгаа. Тэгээд Яков 1:19-20 дээр хүн бүр сонсохдоо түргэн ярихтаа удаан уур хилэнд хойрог байг. Учир нь хүний уур хилэн Бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй. Тэр ингээд нөгөө уур өрхөөр дэлбэрдэг штэ. Тэгэхээр нөгөө юу ч сонсдоггүй тий. Чих хаагдсан угаасаа. Тэр нөгөө дэлбэрж байгаа хүн чинь амаарал юм гарч байгаа гэхээс ш. Нөгөө бусдыг сонсож чадахгүй. Тийм үү? Тэгэхээр бид нарыг бас бие захираад чихээ онгоолгоо гэдгийг хэлээд байгаа. Уурандаа уур нь нөгөө Бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй. Тийм үү? Бид нар уур өрхөөрөө шудраг бус юмыг өөртөө хийждэг. We act unjustly when we're angry. Ууртай хүн эвдэрлийг өдөөн цочмог хүн гэмт үйлдэлд автна. So энэ юу гэдэг вэ гэвэл нөгөө байнга ингээ ууртай яваад байгаа хүн ингээд энэ тэндгүй явж байхдаа хагарал үзгээл яваад байдаг. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Зүгээр ажил дээр очисон, гэр бүл дээр очисон, хаанч явсан ингээд хүмүүсийг уурыг өдөөх юм хэлэх ч юм уу. Ямар нэгэн хүний янзыг үзсэн юм хийдэг те. Хилдэг ч юм уу, хийдэг ч юм уу. Тэгээд ингээд хүмүүсийн хооронд яс хаягчих ч юм уу. Тиймэрхүү юм хийгээ яваад байдаг. Тэгээ бусдын уурыг хүргээ яваад. Цочмог хүн гівэнд уурлахаараа гэмт үйл нүгэл дундаг нь юу гэхээр нөгөө гівэнд цочоод писгээд уурлдаг шүү дээ. Тэр тийм юм хэлж байгаа. Жишээ нь нэгд өдөр ингээд бид нар ингээд гэр бүлээр яриад суужсан байхгүй юу? Ихтгийн орой би ажилласаа ирсэн. Тэгээ аав нөгөө гимших юм байна гэж бид нар гимшээл суугаад ярьжсэн байхгүй юу? Ярилцал тэгээ гимшээл залбирчаад тэгээд амар тайван сууж исэн. Тэгээ аав нөгөө фэйсбүүкээр орсон нөгөө тань нөгөө хүмүүс гарч өднөр маань юу яаж байгаа юм бол гівэнд тийм чанга дугаар хэлчихгүй би цочоод аавраа шууд уулзж байгаа байхгүй. Тэгээд тэр тэгснэ дараа нь аавыг уурлсан гэж гүтгээд тэгээ би өөрөө уурлчаад та ер нь яхаараа уурлж идэх зүгээр гээд тэгээ өөрийг нь гүтгээд тэр гүтгэл нь би өөрөө гим нүгэл дунж байгаа байхгүй юу. Тийм. Би өөрөө гимэд ингээд амар тайван юм чимээ авахгүй ингээд суужсэн чинь аав гинт эднэр маань яаж байгаа юм бол аавгаасаа чанга дуудаа те. Тэгэл тэнгүүд нь би тэрэнд зочоод аавраа уурлаад тэгээ өөрийг нь уурлсан гэж гүтгээд би өөрөө гим нүгэл дунж байгаа байхгүй юу. Сургаалт үгсийн 29:11 дээр нь мунхагийн уур тэсрэмтгий мэрэгнэн түүнтэй төвчдгий. Энэ мунхагийн уур гэдэг нь нөгөө
бүр тийм хорсолт хүрсэн уурыг хэлж байгаа. Хүн олон жил тэгээ явцсан тийм уурнууд байдаг шүү дээ. Харин ууралгүйгээр мэрэгэн ухаантайгаар хандж байгаа хүн ингээд ямар ч уур болсон өөрөө ингээд төвчээртэй. Ямар ч үйлдэл явдалд ямар ч юмд төвчээр гаргахыг оролддог. Мөн сургаал төгсийн 14-ийн 17 дээр адилхан юм хэлж. Цочмог ууртай нь молгоог үлддэг. Башрыг сэтгэж үзэн ядал. Тийм. Бүр ингээд хорсолт очсон уур ингээд дандаа ингээд хүнд муугийг сэтж идэг тийм уурнууд байдаг. Нөгөө цочмог нь над шиг нөгөө мууг хийгээд хүнийг үтгээд байгаа. Тэгээд дуулал 37-гийн 8 дээр уурлахаа болж хилэнгээ хай. Бүү игдүүц энэ нь зөвхөн мууд хүргэнэ. Уур нь биднийг хорон муу руу аачдаг. Anger only leads us to evil, to do evil. Нөгөө хүн чинь нөгөө бодол нь үг болдог. Үг нь зуршил болдог. Тэгээд зуршил нь характер болдог. Зан чанар, дүр төрх тэр хүний. За Библи ингэ хэлж байна. Уурлахтаа бүү нүглүүл Библи нөгөө огт уурлахгүй бай гэж байдаггүй. Уурандаа нүгэл битгий үлд мэрэгэн ухаантай бай гэсэн талуудаар их хэлсэн байдаг. Гэхдээ бид нар амьдрал дотроо ингээд уурнуудаа тэгээд явж л байдаг. Одоо цаг хүртэл. Тэгээ хүүхэд насндаа юунд уурлж исэн тэр манд ингээд бид нар бас ингээд дотроо тэгэл явж байдаг. Уур хаанаас гарсан бэ гэхээр шудраг бус байдлаас. Шудраг бус is injustice. Ямар нэгэн бидний үзэл бодолд шудраг бус юм болсноос болоод бидний амьдрал дотор тэр уур хүрэгдэг. Тэгээд за уур дотор нь юу байдаг вэ гэдгийг харъя. Хүн төрлөختн төрхтөө хоёрын янзын айдастай байдаг. Бусад айдаснууд сурж авсан айдаснууд байдаг. Өндрөөс айх айдас, чанга дуунаас айх айдас хоёр угаасаа төрөлхийн. Бусад айдаснууд бид нэр амьдралдаа ингээд сурж авсан байдаг. Хүмүүсээс айх, ямар нэгэн үйлдэлээс болсноос болж айдас сүрдэг. Амьдралдаа айж байгаа айдаснууд ингээд юу байна, ямар нөхцөл байдал байна, тэднэрээс шалтгаалаад тэр айдаснууд тэгээд айдас нь удахаараа бүр төгшүүр болдог. Тэгээд тэр төгшүүр нь байнга явж идэг. Тэгээд тэр төгшүүр тэр айдас ингээд уураар гарч идэг. Тийм үү? Би сая хэлсэн ш нь чанга дуу ингээд гарангууд уур тэр уурны автаа уурсан. Тэр уурны цаана юусэн бэ? Чанга дуунаас айдаг айдас байгаа байхгүй юу? Тэр нь надад юунаас болсон гэх нөгөө манай гэр бүл амар тайван байсан намайг жоохон багад. Тэгээ нөгөө арх уудаг хүмүүс орж ирээл хашгичдаг болсноос хойш тийм айдас төрдөг. Тэгээ ингээд гівэн чанга дуу гарах юм уу эсвэл хүмүүс ингээд хашгичхаар айдас төрөөд тэгээ тэр нь уур олж гараад идэг надаас. Тэгэхээр би бас энэ айдасаасаа цэвэрлэгдэх хэрэгтэй гэдгээ бас харсан. Хоёр дахь нь гордлого тасрах, найдвар тасрах, гордлого найдвар тасрах. Бид нэр ихэвчлэн нөгөө Бурхныг ялангуяа нөгөө Есүсийг мэддэггүй байх та. Бид нэр найдвараа гордлогоо ингээд хүн болгоно, хүмүүс тавьдаг гэсэн. Ээжтэй, аавтай, ахтай, эгчтэй, дүүтэй. Тэр нөгөө хүмүүс чинь нөгөө монголчууд нэг анзаараад байхад
нөгөө хүүхдэд дандаа хүнд даатгадаг. Тийм үү? Ингээд манай хүүхдийг тэгээд өгчөөрэй, манай хүүхдийг ингээд өгчөөрэй, ингээд тусалчаарай гэдэг нөгөө тэр хүнд найдаад бас даатгаад байдаг. Гэхдээ тэр цаана байгаа хүн тусч хүн үү, сайн хүн үү, муу хүн үү бид нар бас ингээд ялгаж мэддэггүй тийм үү? Дараа нь бид нар нөгөө хүүхдүүдээсээ дараа нь сонсохоор ямар нэгэн хүүхд нь муу юм хийсэн байсан байна гэдэг. Тэрэн дээр ээж аав нар өөрсдөө маш их шаналдаг тийм. Өө би яагаад тий хүүхдээ тэр хүнд найдчихудаа гэдэг. Тийм юу бас би зөндөө харж байсан. Тэгээд бид нэр хүнд найдснаас болоод эсвэл ямар нэгэн системд найдснаас болоод сургуулийн систем ч юм уу бид нар нөгөө сургууль хүүхдийн маань өсгөөд өгчнө гэсэн ойлголт зарим хүнд байдаг тийм. Энэ Америкч гэсэн бод байдаг. Эсвэл одоо хүмүүс яагаад коллеж гэдэг хүүхдэд тэгээд коллеж нь хүүхдийн мэрэгэн ухаантай болгочих юм шиг тэгээ коллежд хандаад байдаг. Яг коллеж нөгөө амьдралд хэрэгтэй skills сурдаг. Тэрнээс мэрэгэн ухаан энтрийг бол тэнд сурахгүй шүү дээ. Тийм ямар нэгэн гордлого найдвар, ямар нэгэн хүнд юм уу, ямар нэгэн системд ингээд тавьсан байдаг. Тэр нь нурж унахаар тэр нь уур болж биднэрт үлддэг. Disappointment. Сэтгэлээр унах урам. Энэ сэтгэлээр унах нь тэр нөгөө гордлого найдвар тасрахтай холбоотой байдаг. Тэгээд бүр сэтгэлээр унаад удахаараа гутрал хямрал болдог. Depression гутрал хямрал нь бол амар их олон уурнууд явдаг. Амар их гүнзгий уур гэсэн. Энэ гүнзгий уур нь ингээд дотгошоо ороод тэгээ бүр ингээд доошоо орсон сэтгэл рүү. Тэгээ бүр зүрхний гүн рүү очицсан. Тэр уур ингээд дотор ч амар их юм болж байгаа. Тэгээ нөгөө бие нь ядраад хямарчдаг. Бидний бие чинь ингээд хязгаартай бидний биеийн хүч хязгаартай тэгээд даахгүй тэгээд хямралд авчдаг. Repression хилмигдэл энэ нь ямар нэгэн хүн биднийг хилмигдэж буруутгал оруулах. Би аавыг би өөр аавд уулзаад өөрийг нь ууралсан гэж чам би аавыг нэг хилмигдэж байгаа байхгүй тий. Хилмигдүүлж байгаа. Тэр үнд тэгэхээр дотор нь бас уур хөрхнө шүү дээ. Намайг худлаа хилмигдэж байна гэдэг. Тийм. Тэр ингээд нүгэл үлдсэн нь нүгэл тарьж байгаа байхгүй би. Oppression гэхээр дарамт гэхээр ямар нэгэн хүнээс ирж байгаа. And энэ нөгөө bullyingтай холбоотой. We've all been bullied. Бид нар ямар нэгэн дарамт хүн болгон бид нар авч исэн. Зарим нь сургууль дээрээсээ, зарим нь гэр бүл дотроосоо, зарим нь цэрэгт яваад, эсвэл зарим нь ямар нэгэн ажлын газар дээр, талбар дээр, сургууль дээр бид нар ингээд багштай зодуулсан гэж зөндөө ярьдаг шүү дээ. Эсвэл нөгөө өөр хүүхдүүдэд зодуулж ирсэн гэж. Тэгээ энэ бол дарамтлал бидний амьдралд байсан. Тэгээ энэ нь нөгөө хүн биднийг дарамтлаж байгаа хүнд уурлахаар бидний дотор уур болж үлдээд тэгээ бид нар ингээд энийгээ тэгээл яваад идэг олон жилүүдэд. Тэгээд ичгүүр шиг шэм нь юунаас гардаг вэ гэхээр нөгөө бие бинийгээ шооснаас гарч ирдэг. Тийм үү? Ямар нэгэн хүн ингээд би ямар нэгэн үйлдэл хийх юм уу эсвэл ингээд байхад шоолснаас болдог. Манай ээжийн талынхан их тийм шоолдог сүнстэй гэх юм уу? Тийм шооч хүмүүс байсан. Гэтэ өөртөө бол зүгээр нөгөөдөө цаашлуулж ийн гэж боддог. Гэтэ нөгөө яг хүүхдэрээ байхад нь нэг юм өдөөгөл шоолоод эхэлдэг. Тийм байсан байхгүй. Манай үеэлүүд гэсэн. Тэгээ би өөрийгөө бодосон би бас тийм хийжсэн байна. Үеэлүүдтэй гэж харсан байхгүй. I have mocked. Би
үеэлүүдтэйгээ шоолж исэн юм байна. Одоо нөгөө манай үеэл нэг удаа явж байгаа нөгөө бананы халдан дээр голгочихгүй юу. Тэгээ яг ингээд нөгөө шатан дээрээс яг ингээд шатан дээр нөгөө яг толгоогоо цохоод өгсөн баггүй. Тэгээ би хараад тэрийг шоолоод инээж ирсэн. Тэр хүн ингээд толгоогоо даргаад зохиод нөгөө өгчих магадaltaй шүү дээ. Тэгэхэд би тэгж тийм бодол орж ирээгүй хаа гэж шоолж исэн юм байгаа байхгүй юу. Тэгээд манай үеэл амар иччихсэн тэрнээс олж. Тэгээд бид нэр ингээд биеиндээ тийм хийсэн байна гэдгийг хүүхэд байхдаа хийсэн байнгаа сайн ингээд 7 хоног бодоол олж исэн байхгүй. Тэгээд эрх мэдлгүй байх, powerlessness, чадалгүй. Энэ нь ихэвчлэн бид нар нөгөө эрх мэдэлтэй хүмүүс бид нарыг дарангуулсан, дарамтлсан үед байдаг. Одоо Азууд ялангуяа насаараа нөгөө байдаг шүү дээ hierarchy. Тэгээ ахмадууд тэгээ нөгөө ганц хэлдэг юм ахмадаа хүндэл гэдэг. Тэгэнгүүт нөгөө арай насаараа жоохон илүү хүн чинь нөгөө дээрлэхэд эхэлдэг тийм үү. Би чамаас насаар илүү чи намайг хүндэх ёстой гэд нөгөөдгөө дарангуулад. Би нэг 5 настай 8 настай ах トゥ хоёрын хооронд харж байсан байхгүй. 5 настай дүү нөгөө Google-ийн кино үзчихсэн чинь ах нь тоглож ирсэн бинд оржсэн нөгөө зурагтных нь удирдлагыг аваад тэгээд сувгийн өөрчлөөд өөр Google-ийн кино тавьчихгүй. Тэгээд дүү нь хөөе би юм үзчихсэн гэдгсэн чинь ах нь би чамаас ах тэгэхээр тийм учраас чи миний үзэх юмыг үзэх ёстой гэд шууд дүүгээ тэгж дээрлэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр дүү яах вэ? Бага юм болохоор насаар бага юм болохоор ингээд эрх мэдэл байхгүй, чадaltaгүй болохоор юу ч хийж чадахгүй тийм үү. Тэгээд бид нарт бүгд бас нэг тиймэрхүү юм янз бүрээр тохиолдож ирсэн. Бид нар ингээд өөрсдөө хамгаалж чадахгүй. Тэгээ өөрсдийнхөө бид нарт ямар нэгэн эрх мэдэл байхгүй учраас. Гэтэл нөгөө Есүсийн дор ирэхээр зөвхөн ахмадуудаа хүндэл биш бүх хүмүүсийг хүндэл гэдэг тийм. Бүгд бусдыг өөрсгөө хайрл гэдэг нь чи хүүхдүүдийг эрэгтэйчүүдийг, эмэгтэйчүүдийг, аав нарыг, ээж нарыг бүгдийг хүндэл гэдгийг хэлж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бас ямар хүндлийг авмаар байна. Бас тэрүүгээрээ бас хүүхдүүдийг хүндлэхээр хүүхдүүд нь эргээд биднээс суралцаад нөгөө хүндлийг нь өгдөг. Гэтэл нөгөө ийм bully culture болохоор нөгөө ингээл би бага насныхаа дүү нарыг ингээд дарамтлал тэд нар чи надад юу сурж байгаа яаж дарамтлах уу гэдгийг сурж байгаа. Тэгээд нөгөөдөл чинь эргүүлээд өөр хүүхдүүдийг дарамталдаг тийм үү. Тэгээд бидний нөгөө нийгэм юм байсан учраас бидний өссөн орчнууд ийм байдаг учраас тэгээд бид нар ингээд бидний дотор уур болж үлддэг. Condemnation хий бурууд багтах. Энэ хилмигдэлтэй бас адилхан. Гэтэ бүр condemnation гэхээр бүр ингээд нөгөө хүний чинь бүр устгуулахаар бүр юучгүй амьдралгүй болгохоор тийм. Ингээд ямар нэгэн хүнийг нөгөө худал гүтгэлээр баривчилж аваад тэгээ тэр хүнийг нэг амьдралгүй болгочдөг шүү дээ. Ялалж байгаа тийм. За ээж мэдээ заримдаа мэдээ Монголоос мэдээ үзэхээр яг эдгээр худлаа ялцлаа хөөх янтдаг гэл тийм юмуд бас гардаг. Яг тэр нь ингээд тэр хүн хилмигдүүлж байгаа хүнд ч гэсэн ялагдж байгаа хүн ч гэсэн тэгээ бид нар үзэж байгаа бид нар ч гэсэн ингээд уур хүрэгдэг тийм үү. Тэгээд silent suffering дотоод шаналл бид нар ингээд олон жил ингээд дотроо л юм өөрсдийнхөө юмыг тэгээд ингээд шаналаад яваад байдаг. Тэгээ удаан шаналлахаар хүмүүс тэр нь ингээд уур болж гарч ирдэг. Бид нэр уураар илэрхийлэгддэг.
Тэгээ энэ болгон юу вэ гэхээр шудраг бус байдлыг харуулж байгаа. Биднэрт тохиолдож исэн зармыг нь бид нар өөрөө хийжсэн. Тэгээд дараагийнх нь уур илэрхийлэгддэг. Expressions of түрүүний дотоод уурнууд яаж гарч ирдэг вэ? Гадагшаа харагддаг бай тий. Бидний үйл явдлаар биднээс тэр нөгөө бачимдах жижигхэн юмд ч юм уу бачимдаал хажуудлынхаа хүн зүгээр ахт нь бачимдаал annoyance frustration and annoyance are same. Уур хүргэх бачимдах би энтэйгээ ингээд цог явуулдаг. Тэгээд мөн хорсол болж гарч ирдэг. Тэ хорсол хоёр хэлчих. Resentment and bitterness. Тэгээд эдгээр нь болохоор маш гүнзгий уурууд байдаг. Ингээд ямар нэгэн хүнд уурлаад маш гүнзгий болсон уурнууданд ингээд хорсол болоод үлдсэн. Тэр хүнийг үзэн ядах руу аваачсан байдаг. The resentment and bitterness means hatred towards the person who abused us. Зарим үнтэй ярьж байхад нэг юм үзэн ядалтлал яриад байдаг шүү дээ. Ярианаас нь мэддэг байдаг. Тэр нь ингээд хорсол байхгүй. Тэгээд уур нь бас сонсохгүй байдлаар гарч ирдэг. Заримдаа би нэг хүн юм бид нартай юм ярих гэдэг бид нэр ингээд сонсохгүй гэж өнгөрчдөг. За тийм үү гэл. За тийм байжээ гэд нөгөө сонсохгүй тэр үнийг сонсох хүсэл байхгүй тийм үү? Эсвэл зүгээр ингээд би бол зүгээр ингээд холдоол яваад байдаг хүмүүсээс. Юм нэг дуурах угаасаа дугуун тэгээд дээрэс нь юм зүгээр холдоо яваад байдаг. Тэр нь юу гэж байна? Хүнд уурснаа бас нөгөө тэр хүний өмнө дэлбэрэхгүй тулд бас холдоод явах нь эсвэл тэр хүнээ сонсохгүй байх нь. Тэр хүндээ гомдол байна уу, ямар юм байна уу? Юмнаас болоод тэр хүнийг ингээд уур хүрсэн тэгээ сонсох хүсэл байхгүй. Тэгээд яжлан инех югдэл sarcasm. So зарим хүмүүс ингээд нэг биднэрт ингээд марзан зам байдаг. Гэхдээ бүр хүнийг ингээд цаашлуулсан эсвэл бүр ингээд доош нь хийсэн тийм марзан зам юмнууд гэдэг шүү дээ. Тэднэр нь хвчлэн ингээд хүний дотор уур байдаг. Тэгээд silence дуугаар. Энэ миний хамгийн том нь. Зүгээр дуугаар. Би ингээд уураа татгч нь авсаар агаад дэлбэрэхгүй тулд ингээд барьцдаг. Тэгээд тэр нь ингээд дуугүй байдлаар байгаад байдаг. Уураа зүгээр ингээд гарахгүйгээр тэгээ юу болсон яасан гэдгээ ярихгүй дотроо уурлаад тэрийг ингээд тэгээ яваад байдаг. За тэгээд бид нэр ингээд уураа дотроо тээчээд олон жил тээлээ хүүхэд наснаасаа хойш те ингээд тэгээ явж байгаад бид нэр ингээд өөрсдөө уурлуулахгүй тийм арга байдлыг олдог. Тийм. Тэгээд тэр арга байдлууд нь янз бүрийн үйлдэлээр бид нэр гаднаас авах гэж хийж байгаа. Дотроосоо биш. Гаднаасаа ямар нэгэн арга байдлаар бид нэр уураа илэрхийлэхгүй, уураа дэлбэрэхгүй гаралдаж идэг тийм үү? Тэр нь кофе, тамхи татах, архитал, мансууруулах бодис хэрэглэх. Би ингээл бодоод лсэн чинь би амар их кофе уудаг юм байна өөрөө. Гэтэ би нөгөө ямар нэгэн дотроо ямар нэг юм болж хахад
тэрийг аргадахын тулд ингээ кофе уугаад идэв. Тэгээ нэг 3 4 аяг болцдог өдөр. Тийм. Би зүгээр нөгөө энэ Сиэтлд нөгөө кофений capital болохоор нөгөө угаасаа кофений хот юм чинь гээл өвөл болохоор нөгөө нойроо сэргийх гэж гээл нөгөө кофегаа уудаг. Тэгсэн чинь үнэн чанартай нөгөө миний дотор байгаа шаналж байгаа юмнуудаа би ингээд кофегаар аргадах гэдэг. Тэгсэн нөгөө одоо сүүлийн үед нөгөө кофег нь миний бие ингээд дийлэхгүй гэдэг надад хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би бас нөгөө кофегаа болох ч юм уу эсвэл өөр юм матча хэрэглэж эхэлж байгаа. Нөгөө матчаныхын тестийг авч чадахгүй бас. Юу. Тэгээд би алсан кофе уух нь тамхи татахтай ялгаагүй юм байна. Ямар ч ялгаа байхгүй. Бид нар чинь хүмүүсийг тамхи татахыг харчаад энэ хүнд их юм байна гэж дотроо их юмтай байна гэж бодоод идэг штеп. Тэгсэн чинь би өөрөө кофе уудаг хүн дотроо ингээд хамаг юм барьцсан яваад идэг. Ямар ч ялгаа байхгүй. Тэгээ бас нөгөө зурагт киногоор эсвэл драма эсвэл хошин шоугаар тийм үү бид нэр ингээд аргалах гэж орлоо. Яг зөвхөн жоохон үедээ л нэг сэтгэлээ аргалах гэж орлоо. Эсвэл сошиал медиагаар нийгмийн сүлжээгээр Facebook, Instagram одоо нөгөө утаснасаа бид нар чинь салхаа болцсон те. Тэгээ нөгөө энэ Facebook-оор ч зүгээр л өөр хүмүүс юу хийж ийн гэдгийг л харах гэж. Зарим хүнд ингээд шопинг, дэлгүүр хийх. Зүгээр мөнгөгүй ч байсан, мөнгөтэй ч байсан зүгээр л нэг хий димээ хэрэггүй юм аваад яваад байдаг. Дэлгүүрээс шопинг. Тийм. Одоо эсвэл би өөрийгөө харсан чинь ингээд заримдаа ингээд Amazon дээр орсон юм хараа яваад байгаа байхгүй. Тийм ингээд тэгээ заримдаа юм авцсан байдаг. Шал хэрэггүй юм авцсан байдаг. Тэгээ эдгээр намайг ингээ цаашлуулдаг байхгүй. Чи яас их мөнгөтэй юм гэж намайг цаашлуулдаг. Тэгсэн би энэгээр ингээд өөрийгөө бас аргалах гэдэг юм байна. Тэг олж мэдсэн. Тэгээ зарим хүнд одоо ялангуяа Америкт анхаарал бид нар их гайхажсэн. Overeating, undereating. Их идэх бас идэхгүй байх. Намайг 99 онд ингээд Америкт ирж байхад булимиа гэдэг өвчин байна гэдэг тэгээдсэн баггүй. Тэр нь юу гэдэг вэ нөгөө охтууд, тийнейж охтууд нөгөө хоолоо идчихэд дахиад зингүүтээ тэгээ буцаага бүүлжээд гаргадаг. Туранхай байхын тулд. Тэгсэн тэр нь яг нөгөө эмнэлгийн югаар бол өвчин гэж гэтэл тэр хүүхдийн дотор маш их уур байсан байгаа. Маш их уур, гомдол юу ч байдیں۔ Шаналл энэ төр байсан байгаа байхгүй. Тэгээ Америкчууд бас ялангуяа эмэгтэйчүүд нь маш их иддэг. Эрэгтэйчүүд нь нөгөө Midwest руу ялангуяа нөгөө Америкийн гол эсвэр харуул та нар ингээ харна. Хар цагаангүй амар бүдүүн хүмүүс гэдэг. Тэд нөгөө юугаа fast food идэн. Тэгээд пива уун, зүйл огт идэхгүй тийм юмнууд хийгээд идэв. Тэгээд excessive sport спортыг хэтрүүлэх нь энэ юу вэ? Спорт чинь нөгөө хүмүүс ингээд зугаацгаж тоглодог, зарим нь стрессээ тайлгаж тоглодог, зарим нь нөгөө найз нөхдөдөө нийлэх гэж тоглодог, хөлөх гэж тоглодог тийм янз бүр байдаг тийм. Гэтэл ийм хүмүүс болохоор зөвхөн уураа тайлхаж спортыг хийдэг. Зарим хүмүүс ингээд гүйдэг, зарим хүмүүс юу ч юмдаа ямар ч хамаагүй спорт байна. Зөвхөн тэр уурынхаа тайвшруулах гэж тэр спортыг тоглодог. Тэрүүгээрээ хэтрүүлсэн. Зүгээр спортыг зүгээр хамт олонтойгоо тоглох, эсвэл өөрөө тоглох бас өөртэй. Тэгээд эм тарай, эмчилгээ. Одоо ч нөгөө сая биелээс танган уурын дотор depression, ялангуяа depression маш их уур байдаг. Depression-ыг тэгээд нөгөө эмээр
Америкт эмчлээд идэг. Тэгээд энэ уур маань нөгөө бие дотор нөгөө chemical imbalance болгодог тий бидний immune system-ыг нураадаг. Тэглээгээд нөгөө энэ тариа болохоор зөвхөн тэр нөгөө chemical imbalance-ыг нь олох гэдэг. Хүний сэтгэлийн гин биш. Тийм үү. Тэгэхээр хүмүүс зарим нь насан туршдаа энэ иммунуудыг уугаад яваад байдаг. Уураа тайлахтаа биш. Тийм. Америкт жоохон витамин А хэтрүүлдэг юм шиг байгаа. За над жоохон огтоодог юм бол хэрэгтэй уух хэрэгтэй. Тэгээд бусад энэс бас зөндөө олон байдаг юм лээ. Тэгээд gambling gaming тоглоом. Бусад амталтууд нөгөө компьютер тоглоомнууд, мөрөөдийн тоглоомнууд. Компьютер тоглоомнууд нь янз бүр гэж бол утсан дээрээ бид нар ч одоо хүзэр мүзэр тоглоод байдаг шүү дээ. Solitaire гэл. Тэрэн дугаа тийм нэг том юм байх нь биш. Дандаа ингээд жижигхэн юмнаас эхлээд байдаг. Жижигхэн юмнуудаар ингээд гарч ирдэг бид нар. Бид нар тэгээд ийм өчүүхэн юмнуудаар гаргалах гал өөрсдөө ингээд уураа гаргачихгүй тулд тийм үү. Ялангуяа хажууд хүндээ. Гэтэл гараад ирдэг тийм үү. Хичнээн бид нар аргалсан ч. Тэгэд энэ уурууд маань юунаас болсон, яагаад бид нар аргалах болсон? Биднэрт шудраг бус байдлаас болж ирж байгаа. Тэгээд бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Бид нар нөгөө уурлахаараа хариу авах тал руу бас боддог юм байна лээ. Энэ хүн намайг ингэсэн, энэ хүн буруутай, энэ хүн надад өртөө, энэ өрөө түлэх ёстой гэдэг. Тэгээд үр шанзан хайгаад байдаг. Бид нэр тэрийг яг сайн тэр бодож байгаа үедээ ухаардаггүй. Гэтэ энэ тийм байдаг. Нөгөө бидний ингээд жоохон багчаа маш их зодонтой кинонууд байдаг байсан. Нөгөө Шварценеггер бид нарт юу харуулдаг гэдэг ямар нэгэн хүн нэг өөр хүмүүсийн үр шанзан авч байгааг харуулдаг дандаа тэр кинонууд. Тэгээд бид нар бас мөн өөрсдөө ямар нэгэн хүн бидний үр шанзан аваасаа эсвэл бид нар өөрсдөө үр шанзангаа ямар нэгэн аргаар авахын тулд сая гэж ингээд дотроо зүгээр ингээд тэгээ яваад байдаг. Хичнээн зарим нь ч ингээд бид нар өөрсдөө үйлдэл хийдэггүй ч гэсэн тийм бодлоод бидний дотор бас байдаг. Гэтэл юу хэлсэн бэ? Ром 12-ийн 19. Хайртууд минь хизээж өөрийн өшөө хонзонг бүү аав. Харин Бурханы уур хилэнд зайд гарга. Учир нь өшөө авалт нь минийх би буцааж төлнө гэж эзэн хэлв. Гэж бичигджээ. Бурхан биднэрт нүгэл бүү үлдгэдэг нь бид нар ямар нэгэн хүндээ ингээд буруу шудраг бос юм хийхээр чоолох тийм үү өдөөх дарамтлах тэднэрээ хийгээр бид нөгөө Бурханыг бас Бурханы эсрэг гин буруу хийж байгаа гэсэн үг. Яг л Эхлэл намд хэлсэн байгаа. Хүн төрлөختөн Бурханы дүр төрхөөр хийгдсэн учраас. Тийм Адамыг анх Бурхан бий болгохдоо Let us make man in our own image. Өөрсдийнх нь дүр төрхөөр хүнийг хийгээд тэгээд Адамыг бүтээсэн тийм үү. Тэгээд бид нар хүн болго ингээд Бурханы дүр төрхийг авч явж идэг. Биднэрт байдаг. Тэгээд бид нар өөрсдөө нүгэлэх, бусад нүгэлэх нь бид нар Бурханы эсрэг нүгэл хийж байгаа гэсэн. Тэр нүглийн хариуг Бурхан өөрөө аавна гэд хүн төрлөختөнд хэлсэн тийм үү. Тэгсэн гэтэл бид нар хизээч
өрөө төлж чадахгүй тийм үү? Тэр нүглийн үр төлийг. Тийм учраас Есүс хүүгээ хүн төрлөختний тэр нүглийн үрийг төлөвлөхийн тулд загалмаа дээр өхүүлсэн. Яг л нүглийнх нь өр нь төлөөс нь тийм нүглийнх нь төлөөс нь цус учраас. Тэгээд мөн Deuteronomy дэд хууль дээр лөө эцэг эхийнх нь нүглийг 3 дахь 4 дахь үед нь өвлүүлнэ гэж байдаг тийм үү? Тэгэхээр бид нар бас өөрсдөө нүгэл хийхгүй хичээх нь маш чухал. Хэрвээ нүгэл хийсэн бол бидний өмнө гимших нь маш чухал. Яагаад гэвэл миний нүгэл бас миний үр хүүхдүүд дээр очино гэсэн. Би өөрсдийнхөө хүүхдүүдийг нүгэлд унгаах аваачихсан тул би бас эзний өмнө нүгэл хийхгүй амьдрах ёстой гэдгээ бас сая энэ 7 хоногт ойлголоо л да. Тэгээд Ромын 8:1 дээр хэлсэн. Иймд идүүгээ Христ дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй. Есүс Христ бидний нүглийн өмнөөс өгсөн учраас бидний тэр нүглийн төлөөсийг төлснөөр биднэрт төлөөсийнх нь ял нь байхгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгээ Ромын 10:11 дээр учир нь бичвэр түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй. Тийм үү? Бид нар Есүс Христ итгэснээрээ ямар ч ичгүүрт орохгүй гэдгийг хэлж өгч байгаа. Сая 54:4-5 дээр бас мөн хэлсэн байна ичгүүрийн тухай. Чи ичгүүрт унахгүй, гутамшиг болохгүй, шившигч болохгүй тул бүү аа. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж бэлэвсэрлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй. Энэ дөрөвт нь юу хэлж байгаа вэ? Бидний уур хүрэгдэг юмнууд нь юу байсан бэ? Тэ? Ичгүүр, гутамшиг, шившиг тийм үү? Тийм бүхэн болж исэн болоод бидний дотор уур үлдсэн байгаа. Уур болоод үлдсэн. Гэтэл Есүс Бурхан юу гэж бидэнд Есүсийн дотор ирснээрээ биднэрт ийм юм дахин болохгүй. Тийм үү? Есүс дотор байхад биднэрт ийм юм дахиж болохгүй. Тэгээд өмнөхөө мартахыг хичээх хэрэгтэй. Тэгээд 5 дугаарт нь учир нь чамайг бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь төг төмдийн эзэн. Чиний аврагч нь Израилийн ариун нэгэн бөгөөд бүх дэлхийн бурхан хэмээн нэрлэгдсэн билээ. Бид нарыг хамгаалж байгаа нь бүх дэлхийн бурхан гэдэг. Тэгээд дуулал 135-д би эзнийг хүлээдэг, сэтгэл минь хүлээдэг бөгөөд үгэнд нь би найддаг билээ. Бид нэр энэ дэлхий дээр бол найдваруудаа алдчихсан. Харин бид нар одоо найдвараа эзэнд өгөхөд 137 дээр нь Израиль эзэнд найдах тун. Учир нь эзэнд хайр инрэл хийгээд арвин золилт буй. Эзний дотор маш их хайр байдаг учраас бид нар тэр хайранд найдах хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээ энэ хайр нь нөгөө Есүс Христ яаж ирсэн бэ гэвэл Ромын 15 дээр хэлсэн байна. Исаягийн хэлсэн нь Есийн үндэс гарч ирнэ. Харийнхан захирахаар босох түнд харийнхан найдах болно. Энэ харийнхан гэдэг нь нөгөө англиар Gentiles гэдэг. Харийнхан гэдэг нь нөгөө Израиль биш хүмүүсийг хэлж байгаа. Еврей биш хүмүүсийг хэлж байгаа байхгүй юу? Тэгээд бид нар Израиль биш үндэстнүүд нь бид нар өөрсдөө болж байгаа.
Тэгээд бидний найдвар нь энэ Жесигийн өрөөнд мас нэрсэн үндэс. Тэр нь Есүс Христ. Ром 16:33 дээр миний дотор та нар амар амгалан байг гэж би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун би ертөнцийг ялсан гэж айллаа. Энэ Есүс ертөнцийг ялсан учраас биднэрт Есүс амар амгалан өгж байгаа. Уур юуны эсрэг байдгүй гэхээр бидний амар амгалангийн эсрэг байдаг. Тийм үү? Бид нэр амар амгалангаа алдсан учраас. Тэгээ бид нар нөгөө оюун ухаанаа зүрх бодлоо Есүс Христээр төлрүүлээд байвал түүнд найдах юм бол ямар ч юм учирсан энэ амьдралд бид нар амар амгалан дотор байгаа л байна. Тийм бидний хажууд ингээд ямар ч аваар осол гарсан ч гэсэн бидний дотор ингээд амар амгалан байж идэг. Та нар тийм яаж үзсэн үгүй юу? Ингээд ялангуяа нөгөө хүн ямар нэгэн хүн гэр бүл дотор насаархад чинь ингээд хүн болгон эмоцоор ингээд сонь байдаг штэ. Тэгсэн өөрөө ганцаархнаа ингээд ойлгохгүй юм шиг, сонин юм шиг тийм өөрөө дотор болохоор амар амгалантай. Тэгээд юу ч юм тийм дотроо төгсөөртэй тэрийг зүгээр 50 байдаг. Маш 50 байдаг. Хичнээн бусад хүмүүс ингээд шаналж байгаа ингээд яаж байгаа илэрхийлж байгааг нь харагдж байгаа ч гэсэн өөрөө амар 50 байдалтай. Тийм юм туулж үзсэн үгүй юу? Тэгээд тийм үе ирнэ их сонин. Тийм ирэхээр бас их сонин байдаг. Филиппой 4:6-7. Энэ Америкчуудын хамгийн их хэлэх дуртай ишлэл. Юунд санаад бүүзав? Харин альва зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэй Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Тийм. Биднэрт ямар ч юм тохиолдсон, ямар ч уур тохиолдсон. Тэрийг бид нар Есүс дээр аваачна. Тэр нь юу гэсэн бэ? Есүс би ийм юм болсон учраас ингэж ууралж байна. Тэрийг бид нар Есүс дээр л аваач. Тэгэхгүй нөгөө гарахгүйгээ дотгошоо хийгээд бариад тахлаар тийм үү? Эсвэл дэлбэрнэ. Эсвэл өөрөө ингээд тэр depression-д орно. Тэгээ энийг заримдаа бид нар ингээд ялангуяа ингээд олон жил тээсэн уурнуудаа ингээд юунаас болоод уурснаа сандаггүй тийм үү. Одоо цагтаа болохоор нөгөө нэг юм болохоор ууралчихна. Тэр уурлснаа зүгээр Есүс Христээр аваачаал тань гэртээ байна уу, машиндаа байна уу хаана та зөвхөн та Есүст хоёр л хоорондоо ярилцах байхгүй юу? Есүсээ би энэ ийм болсон болохоор ууралж байна. Тэр хүн намайг ингэсэн учраас би түүнд ууралж байна. Ийм юм миний аав ээж дүүр хүүхдүүдэд хийсэн учраас би тэр хүнд ууралж байна гэх юм. Тиймэрхүү эсвэл амьдрал ийм нөхцөл байдалтай болохоор миний уур урж байна. Тийм үү? Тэрийгээ Есүс Христэд аваач. Есүс биднийг бүх юмаа над дээр авчир. Би чиний өмнөөс тэр чинь тээж явна. Чи бол хүн явна тийм үү? Англиач нь give me your yoke and take my yoke. And my yoke is lighter than the
than the world. Тээж байгаа юмсаа над дээр авчир. Тэгээ миний тэлэх юмыг өөртөө аваа. Тэр нь хүн гэж Есүс хэлв. Тэгээд энэ 7 хоногт сая би нэг аавтаа уулзчаал Есүстэй өөрөө ярьсан байхгүй. Тэгээ энэ асуултуудыг би асууж ирсэн. Энэ уур хаанаас юуны тухай уур вэ те? Яагаад би ингэж уурлав гэд Есүсээс асуусан чинь Есүс амар амгалан алдагдсан учраас тэгээд тэгээ бодоодсэн чинь нэрэ гэр дотор бид нэр маш амар амгалан алдагдсан байсан. Архитлаас болоод тэгээд гэр дотор амар амгалан байхгүй, гэр дотор зөрчилдөөнтэй, гэр дотор тэмцэлтэн уур уцаар үзэлцэх хэрүүл маргаан, тэгээд гэр дотор үзэн ядалт. Тийм учраас миний өссөн гэр надад юу хэлдэг вэ? Энэ бол аюултай газар гэж дандаа тийм төгшүүр авч ирдэг байсан. Тийм. Гэтэл бид нөгөө гэр доторхоо аюулгүй байдал үр хөвгтө хангаж өгөхийг хичээдэг тийм үү? Гэтэл миний өссөн гэр болохоор нөгөө маш их аюултай. Юу болох нь мэддэггүй. Хэн хаанаас уурлаад яах нь мэддэггүй. Тийм үү? Тийм төгшүүр дотор амьдардаг байсан. Тэр нь амар амгалан алдагдсанаас болоод миний дотор уур болоод үлдсэн. Тэгээд гівэнт нэг хүн тэр гэхээр ингээд гинт цочоод гарч ирдэг гэдгийг мань сая ойлгосон байхгүй. Тэгээд би бурхнаас үргэлжлээд асуусан. Би энийг яаж аргалдаг вэ? Тэ? Би энэ уураа яаж аргалдаг вэ өөрөө гэд асуусан чинь Есүс надад кофегаар аргалдаг, зурагтаар аргалдаг. Тийм одоо ингээд уцаараа Instagram, Facebook руу ороод тэгэл зөвөр нөгөө толгойдоо юу ч бодохгүй тийм арганууд хэрэглэх гэдэг. Тэрүүгээр аргалдаг. Тэгээд би асуусан. Энэ арга нь надад тусалдаг юм уу гэдгсэн чинь Есүс үгүй. Чамд тусалдаггүй гэдгсэн байхгүй. Тэгээд би үргэлжлүүлээд би юуг мэдэх хэрэгтэй байна гэдгсэн чинь аюулгүй байдлыг мэдэх хэрэгтэй гэдгсэн. Тэгээд аюулгүй байдал хаанаас юм гээд асуусан чинь аюулгүй байдал нь тэнгэр газрыг бүтээгчээс ирдэг. Амар амгалан аюулгүй байдал нь тэнгэр газрыг бүтээгчээс ирдэг. Тэгээд миний дотор миний үгийг унш гэж Есүс хэлсэн. Надад би юу хийх вэ гэсэн чинь миний үгэн дотор бай. Миний үгийг унш. Тэ. Би яаж Есүсийн дотор байх вэ гэхээр Библийг унших. Яг л тэр Библийн үг нь Есүс өөрөө учраас намайг тэр дотор бай гэж байгаа байхгүй юу? Та ч гэсэн өөрөө энэ асуултуудыг өөрөөсөө асууж болно. Тэгээд асуучаад зөв чимээгүй л олчих өөрөө. Тэнгүүд ариун сүнс танд хэлээл өгнө. Юунаас уурчин гарч байна вэ? Тэ? Ямар айдсаас болж байна? Тэгээд асуугаад тахлаар Есүс тантай яриа л байна. Би юу мэдэх хэрэгтэй байна? Тэгээ юу хийх хэрэгтэй вэ? Энэ хоёр асуулт хамгийн гол нь юу мэдэх хэрэгтэй вэ? Юу хийх хэрэгтэй? Ямар үйлдэл хийх хэрэгтэй вэ? Тэгээ Есүс энэ асуултуудыг хариулж өгдөг биднэрт. Есүс биднийг ингэдэг өөртөө ингээд харилцаасаа гэж хүсдэг тийм үү? Бидний залбирчин угаасаа Есүстэй харьцаж байгаа харилцаа. Яг энэ
Есүсээс асуулт асуухад тэгээ Есүс хариултыг нөгөө л өгдөг. Тэгээ зарим хариултыг бид нэр сонсох дургуйж байсан ч гэсэн тэрийгэ илэрхийлж болно. Есүс хариулт нь надад таалагдахгүй байна. Яагаад гэвэл ийм учраас гэдэг. Эсвэл мэдэхгүй бол яагаад энэ хариулт нь надад таалагдахгүй байна гэдээ буцаад асууж болно. Ингээд ийм харилцан ярилцаал ингээд Есүстэй бид нар хийлдэг гэдэг байхгүй. Бид нар ихэнхдээ нөгөө ийм харилцан ярилцаа ингээд хажуудлынхаа хүмүүсээс, хүүхдүүдээс, ээж анараасаа хүсдэг. Таанч бид нар нөгөө бидний харилцан ярилцдаг арганууд болохоор нөгөө өөр өөр өдөг хүн болгоных. Тийм учраас ингээд зарим хүмүүс ч нөгөө өөрсдөө хүссэн хариултыг бодцоод тэгээд тэрийгэ нөгөө хүнээс авах гэдэг тийм үү. Гэтэл тэрийг авахгүй болохоор уурлаад байдаг бас. Есүс ирж бол тийм биш. Биднэрт хэрэгтэй хариултыг өгдөг. Тийм үү? Бид нар таалагд тулдаа биш. Биднэрт юу хэрэгтэй байна? Тэр хариултыг нь өгдөг. Тийм учраас та нар өөрсдөө нэг зав гаргахаар, нэг Есүстэй цаг өнгөрүүлэх тэмцээн гаргахаар энэ асуултуудыг өөрсдөөс асуугаад үзээрэй. Ямар нэгэн уур байвал энэ уур юунаас олж байна? Эсвэл ямар нэгэн айдас байвал эсвэл энэ айдас юунаас болж байгаа айдас вэ? Ингээл тэрнээс эхлүүлээл ингээл харилцан ярилцаалаа. Есүс танд тэгээ юу хийх үү? Яаж хандах уу? Тэрийг чинь бүгдийг хэлээд өгнө. Бид нар одоо нөгөө аргалах хэрэггүй. Аргалснараа бид нар ингээд буцаал нөгөө төрөөгөө уурнаасаа салахгүй, айдаснасаа салахгүй тэгэл байгаал яваал гэдэг. Тэгээ нөгөө нас ахих тусам тэр нь ингээд ихсэх ч юм уу ингээд бүр дотор ингээд гүнд үлдсэн байдаг. Тэгэхээр та бүхэн Есүстэй харилцаад үзээрэй. Тэгээ бидний нөгөө оюун бодлоо шинжлэх гэдэг нь бас энэ рүү орж байгаа. Бид нар ингээд хуучин шиг уураа давтаад байвал оюун бодлоо бас шинжилж чадахгүй. Шинжлэхийн тулд бас бид нар эднээсээ салах, уур айцаасаа салах хэрэгтэй. За залбирая. Баярлалаа Есүсээ. Танд биднэрт өөрсдийгөө аргалах биш. Харин таны үгийг дагаж, бид нэр юуг мэдэж авах, юуг хийхгүй талбар дээр бид нарыг аваачж байгаад баярлалаа. Бид нар ингээд та бид нарыг байгаагаараа ир. Гэхдээ чи байгаагаараа үлдэхгүй гэж хэлсэн. Чи хуучин амьдралынхаа юмнуудыг энэ шинэ амьдралдаа давтахгүй гэж хэлсэн. Та мөн бид нарыг ичгүүрт оруулахгүй, шившигт оруулахгүй. Та бид нарыг үргэлж хамгаална гэсэн баярлалаа Есүсээ. Та биднийг үргэлж хайрлаж явж байдаг баярлалаа. Та биднийг хайрын дотроо буруу хийсэн зүйл, нүгэл хийсэн зүйлүүдийг ухааруулж тэрийг гэмшихэд, түүнийг цэвэрлэхэд улам өгөө өгч байдаг баярлалаа Есүсээ. Биднэрт олон жил хүүхэд наснаасаа, бага байснаасаа тээсэн зовлонгууд, уурууд бидний дотор байдаг Есүсээ. Та биднийг юу байна гэдгийг илчиж өгөөч. Тэднийг биднээс аргалах биш, харин салахад туслаач Есүсээ. Тэр салах арга замыг өгсөнд танд маш их баярлалаа Есүсээ. Есүсийн нэрээр. Амен.